Үргэлжлэн хүрч байна. Энэ оноос эхлээд дотоодын цемент хэрэглээг бүр хангах боломжтой болж байгаа гэж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлж байна. Урьдчилсан байдлаар энэ жил 1.4 сая тонн цемент хэрэглэх тооцоо гараад байгаагийн бараг талыг нь хөтлийн цемент шоховцоод компанид анхаараа нийлүүлэх боломжтой юм байна. Өнөөдөр болсон хэрэглэгч үйлдвэрлэгч 2016 уулзалтын үеэр дотоодын зах зээлийг хамгаалах үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг бас үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд илэрхийлж байсан байгаа. Энэ уулзалтыг сурвалж ирсэн манаас сурвалжлагч Наран Тунгалгийн бэлтгэсэн мэдээллийг та хөргөжлүүдэд хүлээн авч үзсэн үү? Би яг одоо хөтлийн цемент шохоо компани түүхийн эдийн нэгдсэн агуулгад ирээд байна. Таны харж байгаа шлинд 60 мянган тонн түүхийн эдийн нөөцөлтөгдөд байгаа. Өөрөөр хэлбэл хагас сарын турш үйлдвэрлэл тасралтгүй явах боломжтой гэсэн үг юм. За эндээс цементний нийлүүлэлтийг тогтмол хийснээр барилгын метр квадратын үнэ чухал нөлөө үзүүлдэг түүхийн эдийг зах зээл дээр үн ханшийг нь тогтвортой арих боломжтой юм а гэдгийг бол хөтлийн цемент шохоо компаниас мэдээлсэн юм а. Тэгэхээр тус компани үйлдвэрлэж байгаа яг эндээс гарч байгаа бүтээгдэхүүнээр та бидний сайн мэдэх шинэ нисэх буудал за мөн Асайн вилла хотхон Шангрила зэрэг зочид буудлын бүтээн байгуулалтын ажлын цементийн нийлүүлэлтийг хийсэн байгаа. За үүнээс гадна Ганхиц компани гэхэд энэ онд баригдах Дорнод аймагт баригдах төмөр замын бетон дэрний үйлдвэртэй 12 мянган тонн цемент авахар төлөвлөж байгаа гэдгийг мэдээлсэн байгаа. Энэ яриаг одоо хөрхье. Өнгөрсөн хугацаанд хөтлийн цемент шохоо үйлдвэрээс жилдээ 3 мянган тонн цемент төрөлд дээд зэргийн маркийн 525 маркийн цемент хэрэглэдэг. Энэ бол эрчим хүчний бүх төрлийн толгоор дээрээс нь бүх төрлийн бетонын хийцэдлийн даацын нарийн хийцийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Одоо бид Дорнод аймагт төрж байгаа төмөр замын дэр бетоны үйлдвэртэй бол 525 маркийн энэ бетоныг цементийг хэрэглэснээр Монгол жилдээ 12 мянган тонн цемент хэрэглэх баг. Тэгэхээр энэ үйлдвэр бол Монголын хэрэгцээг хангах нь хамгийн чухал. Тэгээд дотоодын үйлдвэрүүд энэ оноос эхлээд дотоодын цементийн хэрэглэгээ хангах бүрэн боломжтой болсон. Гэсэн ч гэсэн импортын зах зээлээс хамааралтай байсаар байгааг үйлдвэрлэгчид онцолж байна. За ингийн тулд дотоодын зах зээлээ хамгаалах шаардлага байгаа гэдгийг бол үйлдвэрлэгчид өнөөдөр хэрэглэгчтэй уулзсан уулзалтынхаа үеэр аж үйлдвэрийн сайдад онцолж хэлсэн байгаа. Хөтлийн цемент шохоо компанийн хувьд гэхэд энэ жил борлуулалтынхаа сүлжээг сайжруулахаар ажиллаж байгаа. За мөн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг эрэлхийлж зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Үйлдвэрийнхээ хүчлийг бүтэн чадлыг бүрэн дайчлахын тулд өвөлд нь бол бүтээгдэхүүн экспортод гаргаад за зуны улиралд нь дотоодынхаа барилгын компаниудын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байгаа. Хөтлийн цемент шохоо компанийн хувьд энэ онд улаан өдрөв бүтээгдэхүүн экспортод гаргахаар төлөвлөж гэрээгээ байгуулсан байгаа. Өнгөрсөн онд гэхэд 1.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэх цементийг экспортод гаргасан юм а. Өнөөдөр хөтлийн цемент шохоо үйлдвэр хэрэглэгчийн үйлдвэрлэлт хэрэглэгчдийн уулз зөвлөгөө хийж байна л да. Энэ сайн жишээ. Ялангуяа бид нар өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед дотоодын үйлдвэрлэгч нар хэрэглэгчид бие биенээ дэмжиж тийм ээ дотоодынхон эдийн засгийг өсгөх нь бол туйлын чухал асуудал болчиход байгаа. Одоо би зөвхөн шууд толгоонцсон асуудал болчиход байгаа шүү дээ. Мэдээж үйлдвэрлэгч бол аль болох бараа бүтээгдэхүүн энэ хүндүүд бас алдагдaltaгүй тийм ээ борлуулахыг хичээд хэрэглэгч нар бол болж игэл бас энэ мөнгө төгрөг хязгаарлагдсан үед эргэлтийн хөрөнгө дутагдж байгаа үедээ бол бас хям дүнээр болцсон авах хичээсэн ийм үйл таарч байна л да. Яг бидний одоо өнөөдрийн байгаль нөхцөл байдал өмнөдөө бол ийм байгаа. Яг энэ үед бол энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа сайн жишээ гэж харж байгаа. Зөвхөн одоо энэ цементэн дээр биш бусад бүх салбарууд энэ бол маш сайн жишээ болно гэж ойлголцоолж. Аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн жил цемент дээр импортын тарифын зохицуулт хийсэн. Эерэг үр дүн өгсөн. Нийт жишээлбэл одоо импортоор орж ирж байгаа цементийн нийлүүлэлт 46% буuna гэдэг бол бараг 50% шүү дээ. Энэ муу үзүүлэлт биш, сайн үзүүлэлт. Тэрний хэмжээгээр бол дотоодын одоо цементийн үйлдвэрлэлээс гарч байгаа цементийн борлуулалт бол өссөн ийм үзүүлэлттэй хэмжээ болж байна. Тэгэхээр бид дотоод зах зээлийг хамгаалах эхний алхам бол зөв гэж харж байгаа. Одоо нөгөө талаас эсрэг үүсэж байгаа юм юу гэхээр манай хэрэглэгч нар өөрсдөө эргэлтийн хөнгө болсон асуудал байна. Яг хөө ингээд үнэтэй байна, үнгүй байна. За хямдхан ч гэсэн заримдаа худалдаж авах боломжтой болчиход шүү дээ. Энэ дээр төрийн ямар бодлого өгөх юм бэ гэдэг нь бидний зайлшгүй эргэж харах хэрэгтэй зүйл мөн үгүй мөн. Тийм ч учраас сая бид нар хөнгөлтэй зээл олгох жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлтэй зээл олгох журамдаа аж үйлдвэрийн өөрчлөлт оруулалаа. Энэ өөрчлөлтийг өгөхээр ерөөсөө бид нар төслийн гэдэг зээлээс гадна бас тодорхой хувьд нь бол эргэлтийн зээл олох юм байна. Өөрөөр хэлбэл
бүтээгдэхүүн түүхийд худалдаж авах боломжийг үүсгэхийн зээлийг нээж өгөх юм байна гэдэг асуудлыг ярилцаад журмаа өөрчилсөн байгаа. Одоо үндсэндээ бол сая засгийн газраас шийдэгдсэн 200 тэрбум төгрөгийн жижиг дундыг дэмжих зээл бол эхний алхмыг нэггээр бид хийж үзэж байна. Яагаад гэвэл том үйлдвэрлэлийн хүрээндээ биш тийм ээ. Ямар ч жижиг дунд үйлдвэрлэлийн энэ гацаад байгаа мөнгө санхүүгөө болоод байгаа асуудал дээр нь бид нар ямар нэгэн шийдлийг гаргаж өгөх юм байна гэдэг дээр бол үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байна. Модонгийн байдлаар жишээлбэл сая 300 мянган тонн хэрэглээ байсан юм байна. Модон ч барилга их муу явсан шүү дээ. Энэ жил өсөхгүй гэлээ гэхэд ер нь сая 400 мянган тонны урьдчилсан прогнозоор хэрэглээ гарч иж байгаа. Тэр цементийн хэрэгцээг бол манай үйлдвэрийг бүгд хангана. Хөтлөл жишээлбэл 500 мянган жилийн тийм мөнгөний баянгад 300 хийн. Бусад үйлдвэрүүд араас нь термод ингээд хийхэд бараг сая 500 мянган тонн энэ жил үйлдвэрлэж боломжтой болж байгаа. Тэгэхээр дотоодын хэрэгцээл бүрэн жилээр хангаад эхэлнэ. Тэр сүүлийн 2 жилийн хугацаанд буюу хөтлийн цемент чухал үйлдвэр хуран аргын технологиг нэвтрүүлснээс хойш сая гаруй тонн цемент үйлдвэрлэсэн байгаа. Өнгөрсөн он гэхэд түүхэндээ хамгийн их буюу 450 мянган тонн клинкер буюу чулуун цэр үйлдвэрлэсэн байгаа. Яг одоо үйлдвэрийн талбай дээр үүний үйлдвэрлэл 85 мянган тонн чулуун цэр овоолгоостой байгаа. За үүгээр 100 мянган тонн цемент үйлдвэрлэх боломжтой гэдгийг бол компани зүгээс бидний мэдээлсэн байгаа. Хөтлийн цемент чухал үйлдвэр компани хуран аргын технологиг нэвтрүүлснээр жилдээ болоо сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадлаа болсон. Энэ эргээд харах юм бол импортын хамаарлыг 46%, за цементний үнийг бол 37% бууруулсан бодит боломжтой гэдгийг компани зүгээс мэдээлсэн юм аа. Тэгэхээр хөтлөлтөөс наран тунгалгийн бэлтгэсэн мэдээллийг танд хүргэлээ. Зарим үргэлжлүүлээд хөтлийн цемент чухал хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Shoulder-тэй ярилцлагыг танд хүргэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөтлийн цемент чухал компани хэрэглэгч, үйлдвэрлэгч гэсэн уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтын гол зорилго ач холбогдлыг талаар та мэдээлэл өгөөч. Тэгэхээр жил бүхэн цемент чухал хувьцаат компани хэрэглэгчтэйгээ уулзаж тэр ондоо одоо яаж борлуулалт хийх вэ? Үйлдвэрийн хэмжээ дамжааг ярилцдаг байж байгаа. Тэгэхээр энэ уулзалтын гол зорилго бол энэ үйлдвэр маань ашиглагдаад 2 жил боллоо. Энэ 2 жилийн хугацаанд манай хамт олон техник технологийн туршилт, мөн төрш түүхийдийн туршилтуудыг хийгээд ингээд нэг сая гаруй тонн цемент үйлдвэрлэсэн. За одоо бидний гол зорилго бол хүчин чадалтай хөргөж ажиллах байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол Монголын зах зээл дээр импортын цемент бол одоо давуу явж ирсэн. Тэгэхээр бид бол одоо хэрэглэгчдийнхээ хүссэн хэмжээгээр цемент гэдэг материалыг үйлдвэрлэх бүрэн боломжтой. За удахгүй бас бидний араас Монголд маань хувийн хвшлийнхаа маань одоо мөнгө гаргаад сайхан цементийн үйлдвэр баригдчих байна тийм ээ. Тун удахгүй бид Монголынхаа дотоодын зах зээлийг одоо бүрэн хангах ийм боломж одоо бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл цемент үйлдвэрлэгчдийн хувьд бол шинэ нэрэнд одоо залгаж орж ийн гэсэн үг. Тэгэхээр ямарваа төсөл хөтөлбөр бол тодорхой хугацаанд туршид тохируулгын ажил хийгдээд ингээд бүрэн хүчин чадалтай хүрэхэд бас цаг хугацаа байдаг. Энэ хугацаанд бид нар эх орныхоо төрш түүхийд болон тийм ээ энэ шинэ үйлдвэрийн технологиг нутагшуулах мөн энэ дээр одоо өөрсдийн мэргэжтэй боловсон хүчнүүдийг сургах тийм ээ ийм ажлуудыг докторатаа хийлээ. За одоо ингээд бидний өмнө ямар том зорилго байна вэ гэхээр бид бол цемент үйлдвэрлэнэ. Өмнө одоо 30 жил бид одоо нойтон аргын технологи цементээ үйлдвэрлэж Монгол улсын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж ирсэн. За одоо бол бид өргөн том хэмжээгээр үйлдвэрлэх болчлоо. Тэгэхээр бидний санаа зовоож байгаа нь бол ерөөсөө борлуулалт гэж. Тэгэхээр энэ монголчууд маань одоо 90-ээс биш биднээс цемент аваач. За импортоор орж байгаа цемент ямар нөхцөл байдал үүсгэдгийг бол манай монголчууд тэд тусмаа барилгын салбарын мэдж байгаа. Тэд бол одоо зуны цагт хомсдол үүсгээд тэгээ үнийг бол одоо маш өндөр хөөрөгддөг. Одоо миний санаж байгаагаар 10-11 онд одоо 1 тонн цемент 250 мянган төгрөг хүрч исэн бол бид бол одоо хэрэглэгчтэй шууд одоо цементийг нийлүүлэх тийм ээ. Тэгээ доктортой үн мөрдөн. За үний тийм хөөрөгдөл гарахгүй, хомсдол гарахгүй. Ийм байдлаар барилгын салбарынхаа одоо энэ баялаг үтээж байгаа хүмүүст одоо бэлэг барихаар ингэж байгаадаа бол энэ уулзалтын онцлог оршиж байгаа. За мөн одоо төр засгийн хүмүүс маань ирж байна. Энэ дотроо одоо аж үйлдвэрийн сайд Эрдэнэт чухал ашиг бүгдл өгч ирж байна. Дээр нь Монгол улсын барилгын материалын 70%-ийг одоо
хэрэгжилж байгаа нийслэлүүд тийм ээ. Тэдний одоо удирдлагууд бас ирж байна тийм ээ. Ач холбогдол өгж байна. За тэгээд бидэнтэй хамтарч ажилладаг том бизнесмен, том компаниуд ирж байна. Тэгэхээр бид одоо ингэж хамтарч юмаа ярьж ажиллана гэдэг маань Монгол улс энэ их бүтээн байгуулалтанда үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжиж үндэсний үйлдвэрлэлийнхаа материалыг бүрэн авах боломжтой боллоо гэдэг энэ дохиог бид нар бас өгөх тийм ээ хүмүүстэй бас ойлгуулах ийм зорилго агуулж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол үнийн хувьд бол бид нар яагаад гэж юм хэрэг доктортой байна. Одоо эдгээр шиг тийм хомсдлоо өсөхгүй. Та нар мэдэн шүү дээ. Ерөн засгийн газар тэр чигээрээ ирээнд очиод богоон зохицуулж ирсэн тийм ээ. Бид тийм юм гаргахгүй. Хамаг богоон нь ирээнд очиод замын өдөр орчдөг бид нь богоо болтдгоо тийм ээ ийм л үе байсан. Одоо бид бол хүмүүсийнхаа хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэх боломж бүрдчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бодлогоор одоо үндэсний үйлдвэрүүдэд дэмжээч л гэж хэлмээр байгаа байхгүй юу? Одоо яг бодлогоор гэхээр одоо яг ямар төрлийн дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна? Ямар төрлийн зохицуулт хэрэгтэй байна гэж үзэж байна? Одоо компаниудын хувьд одоо хөтлийн цэм чухал үйлдвэрийн чухаг бол цемтийг бол авч хэрэглээд эхэлсэн байна. Яг энэ дээр ямар төрлийн зохицуултыг байгаасаа гэж үзэж байна. Тэгэхээр ер нь энэ манай хууль дүрмэд ч байна. Нэг компани давуу ирэх болохгүй гэх шиг янз бүрийн тийм юу байт юм байна л да. Тэгэхээр зэрэг бид бол давуу ирэх авах гэж байгаа юм биш. Үндэсний үйлдвэр нэгдүгээр, хоёрдугаар цемент гэдэг бол стратегийн бүтээгдэхүүн байхгүй юу? Энэ байшин барилга энэ том бүтээн байгуулалтанд одоо стандартын чанартай тийм ээ буух эзэнтэй ийм бүтээгдэхүүнээр бид нар энэ бүтээн байгуулалтыг хийх ёстой.